Ээ. За бүгдээрээ сайн байцгаана уу. Өнөөдөр 10 цагт та бүгдийн тусдын ажлын гүйцэтгэл бол имэйлээр очсон гэдэгт бол би итгэлтэй байна. Тэгээд яаж тусдыгээр хэдүүлээ ажлынхаа гүйцэтгэлийг дашбордоор харах вэ гэдэг энэ бичлэгийг би нийт ажилтнуудаа бол хөрвүүлж байна. За ямар ч байсан хамгийн түрүүнд наран тогтох гэдэг хаягаас бүгдэнд нь ийм мэйл очсон байгаа. За таны энэ 7 хоногийн гүйцэтгэлийг илгээж байна гэд. За зурган дээр нь дараад бол та өөрийнхөө гүйцэтгэлийг зураг хэлбэрээр хадгалаад ч юм уу эсвэл харах боломжтой. За эргээд илүү интерактиваар харъя гэх юм бол за энд ийм линк хэлбэртэй таны нэртэй ийм линк өгсөн байгаа. За энэ дээр дарангуут за энэ саяны мэйл маань бол төлөвбигийн маань мэйл байсан. Дашборд байсан. За төлөвбир рүүгээ оронгуут ийм дашборд бол гараад ирж байгаа. За энэ дээр бол таны 7 хоногийн гүйцэтгэлийг илгээж байгаа. Нийт зорилттой тоо маань бол энэ сарын тоо бол байгаа. За тэгээд нийт ажлынхаа гүйцэтгэлийг гэрэмтлэх замаар за тэргүүлэгчдийн самбар бол энд харагдаж байгаа. За яг энэ дашборд хэдүүлээ яаж тусдаа дээр харах вэ гэхээр баруун дээр байрлаж байгаа share гэдэг товчны embed report гэдэг сонголтыг ин доороос хоёр дахь сонголт байна. За энэ share-ийн доошоо сум заагаад embed report гэдэг сонголтыг хийгээд embed урал гэдгийг сонгоод за copy to clip board гэж сонгочих. За ингээд энэ линкийнхаа хэдүүлээ энэ дашбордын линкийг хуулсан бол эргээд тус дээр рүү ороод за өөрсдийнхөө бүртгэлтэй хаяг нууц зүгээрээ дэвтэрч ороод за таны энэ 7 хоногийн ажлууд байна. За та хамгийн түрүүнд profile хуудсан дээр очино хамгийн дээр барилж байгаа нэг хүний зурагтай байгаа. За энэ дээр энэ Looker Studio байгаа. За яг энэ урал хэсэг дээр нь за анх оронгууд юм хураагдсан байж магадгүй. За яг энэ товчон дээр дараад энэ линкний оронд та өөрийнхөө линкийг тавиад илгээх товчд арчсан. Тэгэх юм бол яг энэ линк таны одоо тусдаа дээр өдөр болгон харагдаад явах бүрэн боломжтой болсон байгаа гэсэн үг. За ингээд та бүхний ажлын гүйцэтгэлд амжилт хүсье.